За сайн байцгаана хүүхдүүдээ. Та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. За би даа судлах хичээл 26-г танилцуулж байна. За энэ хичээлийн сэдэв бол бичлэгийн тэгүүдийн ялгаа гэсэн сэдэвт хичээл байгаа. За хичээлийн зорилготойгоо танилцъя. За бичлэгийн тэг хэлбэрүүдийн ялгааг харьцуулан тайлбарлах. За зорилготойгоор өнөөдрийн хичээлийг сонсноо. За бичлэгийн тэгүүдийн ялгаа. Тэг гэж юу юм бэ? За үсгийн тогтсон зурлах хэв маяг гэсэн утгатай үг. За ерөнхийдөө монгол бичиг бол монголчуудын бичиг соёлын түүхийн урт хугацаанд бичиг үсгийн хэрэгцээг тасралтгүй хангасаар ирсэнд оршдгоо. Монгол бичиг бол олон зууны туршид бичлэгийн олон янзын тэг, хэлбэр, дүрм, журам, зам, уран, гоёмсог болон түргэн бичих арга ухааныг өөртөө шингээсэн үндэсний бичиг болж хөгжсөн байдгаараа бас давуу талтай. За тэгүүдийн ангиллыг харъя. Дармалтыг, бичмэлтийг, хорголжин тэг, хулсан үзгийн тэг, биерийн тэг, урлаг үсэг гэсэн маш олон төрлийн тэгүүд байгаа. За бичмэлтийг бол гараар бичсэн бичээсийг хэлнэ. За Монгол Улсын төрийн дуулалтыг гараар бичсэн зургийг хүүхдүүд та бүхэн маань харж байна. За дармалтыг гэдэг бол ерөнхийдөө компьютерт цахим хэрэглэгдэхүүнээр бичсэн болон дуурайн бичгийг хэлдэг байгаа. За мөн төрийн дуулалтыг бичсэн жишээ харуулж байна. За хийсэн нэг зүйл үсгийн хэв байдаг. За өсгүүдээ үрж хийдэг. Учир хорголжин бараар хэвлсэн зарим ном ажиглал бол өсгүүдийн хоорондын зайн өчүүгэн жижиг зай гарсан байдаг нь бас харагддаг. За мөн хорголжин барын өөр нэг онцлог нь юу вэ гэхээр дармал бичгийн хэвийг дуурайж хийсэн учир уншихад хүндрэл багтаа байдаг. За энэ жишээг зургаар харуулж байна. Хулсан үзгийн тэг. За монголчууд түүхэндээ модон үзэг, хулсан үзэг, биер, төмөр үзэг зэрэг олон янзын бичгийн хэрэгслийг ашиглаж ирсэн. Харин хулсан үзэг нь бол ерөнхийдөө хулсны төрлийн модоор хийсэн үзгийг хэлдэг. За хулсыг нэг талыг нь хавтгай. За нөгөө талыг нь харандааны үзүүрчиг үзүүрлэн бичдэг. Энэ нь бол монгол үсгийн зарим зурлаг махбодыг тодорхой ур маяг гарган бичгэд дөхөмтэй болдог. За энд ингээ олсон үзгээр бичсэн жишээ харуулж байна. За биерийн тэгийн нэг ялгаа нь юу вэ гэхээр бусад тэгээс юугаар ялгаатай вэ гэхээр цохилт, даралт, өргөлт гаргаж бичдгээрээ бас онцлогтой. За үсгийн махбод ширхэг бүрийг хичээнгүй сайхан уран яруу тансаг гаргаж бичгийн тулд махбод тус бүртэн зохих зарчмыг баримталдаг. Гэсэн байгаа харагдаж байна. Амар мэнд байна уу гэсэн үгийг бичсэн жишээ хаана өргөлт гэж алийг хэлхий цохилт нь хаана байгаа, даралт нь хаана байгаа гэдгийг бас жишээн дээр харуулсан байна. Сурагчдаа бүхэн маань хараарай. За биерийн бичлэгээр бичсэн жишээ харуулж байна. За урлаг үсэг гэж юу юм бэ? Үгийг ерөнхийдөө уран сэтгэмжээр дүрслэн зураглаж гоёмсог байдалтай болгон бичсэнийг бол урлаг үсэг гэж хэлдэг. За энд урлаг үсгээр бичсэн шуу гэдэг үгийг шууны хэлбэрт оруулаад бичсэн байгаа харагдаж байна. За адуу гэдэг үгийг мөн ялгаагүй адууны дүрсэнд оруулаад бичсэн харагдаж байгаа. За энийг бол ерөнхийдөө урлаг үсэг гэж хэлээд байгаа. Уран минь хэлбэрт оруулж бичгийг. За хүүхдүүд та бүхэн маань саяхан үдсэн бичлэгийн тэгүүдийн ялгааг нь зурлаг болон үсгийнх нь ялгаатай талууд, ижил болон ялгаатай талуудыг ажиглаад за энэ өснөгтийг бөөлж даалгавраа өөрийн үдсэн хичээлээ баттгаарай. За анхаарал хандуулсанд баярлалаа. Хичээлийн дараах сарлаа өгөөрэй хүүхдүүдээ.